Уушгийн өврийн богино хошоо. Хөвсгөл аймгийн төмөрөн хотоос баруун тийш 25 км-т, бүрэн тогтох сумын нутагт дэлгэр мөрний хойд дэргээс 3 орчим км-т уушгийн өвөр хэмээх сайхан тавиу хөндий. Дэлгэр мөрний хойд бид дэлхийд ховор буган чулуун дурсгал бий. Чулууны энэ урлаг Монголын умард хэсэг, өмнөд Сибирийн тал хэрд манай эртний өмнөх мянгад жилийн үед амьдарч байсан скифчүүдийн бүтээл бөгөөд оршуулгын зан үйл, өргөл мөргөлийн зориулалттай бүтээгдэжээ. Уушгийн өврийн буган чулуун цогцлбор нь Төв Азийн өргөн удамтал тархсан буган чулууд дотроос томоохонд тооцогдох бөгөөд энд нийт 15 буган чулуу тэднийг тойрсон олон хэрэг сүр бий. Буган хошоонууд хоорондоо 3-аас 20 метрийн зайтай. Улаавтрангийн боржин чулууг дөрвөн талгарган тэгшлэн засч бууг, нум, бамбай, морь, хутга, нар, сар, толи, хээтэй бус зэргийг дүрсэн сийлж хошоонуудыг бүтээжээ. Хошоонууд гонцгой урт хэлбэрийн 1.5-аас 4.8 метр өндөртэй, 1.4-өөс 1 метр өргөнтэй, 1.2-оос 1.5 метр зузаантай. Эдгээр 14 буган чулуун хошоонд нийт 109 бугыг сэлсэн байдаг. Уг дурсгал нь нэг дөрөлнөөр цогцолсон гэдгээрийн онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хошоо юм. Эдгээр хошоо нь хойноос урагш суварч байрлсан байдаг.